Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлан. Vita бүтээгдэхүүн. Тэгээ тэрнээсээ буцаж салгаж арай холимог гэж. Гэтэ энэ холимгийг биднээс цэц өөрчилсөн байхгүй. За орой минь уулзалгүй их олон жил болсон байна. Цэнзүргүй яриа нэвтрүүлэгт давтай морил. За их баярлалаа. Тэгээ бас энэ сайхан нэвтрүүлэгт бас одоо урьж оролцуулж байгаа явдалд их таатай бай. Дээр нь бас энэ цэнзүргүй яриа нэвтрүүлгийн үзэгчтэй бас энэ орой мэндийг хүргэе. Та бүхэнд энэ хамгийн сайхан одоо үдшиж байгаасаа гэж хүсэж байна. Илэн далангуу цэнзүргүй ярьсан тийм ээ. Би таныг сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга байхаас чинь таньж мэддэж эхэлсэн. Тэгээ та засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргуундэд дарга боллоо. Улмаар улсын хурлын гишүүн боллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга боллоо. За тэгээд 12 онд нэр дэвшээд ялагдлаа. Намынхаа гинсэгт өрсөлдлөө, ялагдлаа. Энийний дараа та намаасаа гарчээ. Маш хурдтай карьер мөртлөө маш хурдтай уналт харагдаж байгаа байхгүй. Та санал нийлэх үү? Одоо хурдтай унсан гэж тэр хүмүүний одоо юу гэж бодож байгаа. Би бол аль утгаар нь ярьж байгааг мэдэхгүй байна. Миний хувьд бол Монгол Улсын төрийн албанд чамлалтгүй олон жил бол ажилласан. 15 жил. Тэгээ 15 жил тасралтгүй одоо ажилласан. Тэгтээ бас нэлээд төрийн өндөр албан тушаалуудад бол ажилласан. Дандаа тэгтээ захиргааны мэрэгжлийн ажлыг бол хийж явсан. Мэдээж хэрэг уналт гэхээр улс төр бол өөрөө эрсдэлтэй алхам руу би өөрөө орсон. Тэгээд тэр эрсдэлтэй байдалтай одоо нүүр тулсан. Тэгээ юу гэж одоо олон юм хэлэх вэ? Ягаад гэвэл би энэ 2012 оны сонгуулийн хууль тогтолцоог Монголын хүнд хэцүү энэ сонгуулиудаас сургамж авсны үндсэн дээр чадах ятгаараа хийж байгаад хийсэн. Тэгээ энэ тогтолцоонд эрсдэл байхыг бол мэдэрч хийсэн. Тэгээ энийхээ дагуу л одоо тэр эрсдлээ үүрсэн, хүлээсэн. Гэхдээ одоо шууд одоо таны хэл дээр намаасаа гарчаагүй. Энэ 12 оны сонгуулиас ч хойш 3 жил боллоо. 15 онд. 12 оны орон нутгийн сонгуул, 13 оны ерөнхийлөгчийн сонгуулийн чинь бас энэ намынхаа хүнд хэцүү үед нь бүлэггүй өдр байж үед бас хичээ зүтгэсэн. Дараа нь 27 дугаар их хурал дээр одоо намын дүрмийн ажлын хэсгийг ахлаад дүрмдээ намын шинжилтэй холбоотой залтууд хийж өгсөн. Ингээд мэдээж хэрэг сонгуул өрсөлдсөн. Тэгээ удирдлагын багт нь багтаагүй. Тэгээд явсан доо. Та чи хэдэн онд энэ Монгол Ардын намд элссэн бэ? 1998 онд 98 оны намар баха би нэг өдөр бодож сууж байгаа. Ер нь социал-демократ үзлийг бол дэмждэг байсан оюутан байхдаа. Ялангуяа Монголын социал-демократ намыг дэмждэг, энэ Баабар эднэрийг бас дэмждэг тийм юмыг уншдаг. Мартуул сүннэ гэдгээс ахуулаад ингээл явж исэн. Тэгээд 97 онд чинь төмөр гишүүний туслахаар одоо анх төмөр гишүүн санал тавиад хуулийн сургууль төгсөөд ингээд санал тавиад хамтарч ажиллах явцад бол бас Монгол Ардын намын тухайн үеийн одоо Монгол Ардын хувьсгалт нам 25 гишүүнтэй байсан. Түүхэндээ анхудаа сөрөг хүчин болсон. Анхудаа ялагдсан. Анхудаа ялагдсан үед нь цуг ажилласан. Тэгээ Ардсан холбоо эвслийн одоо нөхдүүд маань засгийн эрх барьж ирсэн. Сэтгэлд бол хүрээгүй л дээ төрийн эрх барих бас одоо яг чадвах суугаагүй байсан. Тэгээд тэр нөгөө төмөр өгшийнхаа нөлөөнд ор тэр одоо бусад мундаг одоо тэр хүмүүстэй цуг ажиллаж байгаа явцад бол ерөөсөө сэтгэл зүрхээр бол итгэл үнэмшлэр бол биеинд ойрхон юм байна. Угаасаа социал-демократ үзэл одоо энтэй ч ойрхон ингэж явж байгаа. Тэр үед бол бас нэлээд шинжилэл яригдчихсэн. Ингээд нэг өдөр шийдсэн. 98 оны намар санагдаад байна. Нийслэлийн намын ороо руу явж очиод тэгээд хин одооний хуучин одоо нийслэл иргэдийн урал нэмлүүлэгч байгаа хөт. Манай Баянзүрх дүүргийн засаг даргаас нөгөө ган төмөр дарга чинь нийслэлийн намын дэд дарга байсан. Тэгээд энд одоо бүр бүртгүүлж тэгж анхаа одоо хувьсгалт намын баталгаа гардаж аваад 98 онд авч. Тий нэг олон хүн амтнж байхгүй тэгээ авчаад өвөртөлж яваад ингээд одоо 17 жил өвөртөлж яваад энэ намын хайр халамжийг бас би бол таныг баггүй амсан гэж бодож байгаа. Албан тушаалуудыг авсан, нэрийнхэн өмнөөс сонгуульд 4 жил улсын хурлын гишүүн суулаа. Тэгээд 17 жилийн дараа өнөөдөр намын баталгаа өгөө та гарчлаа шүү дээ энэ намаас. Яагаад энэ намаас гарах болов? Гэхдээ ер нь хүний амьдралд хүний ажил амьдралд бол нэг л зүйл бол их чухал байдгийг бол одоо илүү ч ойлгож байна гэхүү дээ. Та ч гэсэн бас санал нийлэх баг. Юу гэхээр итгэлцэл. Итгэл үнэмшил гэдгийг юуны өмнө итгэлцэл байх хэрэгтэй. Бүх одоо хүмүүстэй холбогдох ажилд амжилт олох хоорондоо санал нэгдэж нийлж ажиллах юм итгэлцэл.
миний итгэл одоо хураагдаж бас байхын хэрээр бас хорогдох өдрүүд гэж бас байдаг юм байна. Энэ өнгөрсөн хугацаанд чинь бас 2 жил бас нэлээд одоо бодож бас явлаа л да. Тэгээд надад тэр зарим 13 оны 10 дугаар сарын 31-ээс хойш шүү. одоо Тэр тийм өдөр л та гинсэгт ялагдсан. Одоогийн гинсэг Мөнх Батад 35 саналаар. 18 санал гэсэн үг 18 уу? Яг шилжчихээр нэг 18-нд орчуул 18 саналаа гэсэн үг л дээ. За. Тий. Гэхдээ яг тэгээд л тэнд бол наан нь бол олон үйл явдал болж байгаа юм л дээ. Чинь Мөнх Бат маа надтай уулзчихсэн. Их бол дарга надтай уулзсан гэл ингээд үйл явдлууд болно. Тэгээ намын дөрмийн ажлын хэсгийг би ахлаад орж исэн. Тэгээд эн чинь бас их бол даргатай чинь би одоо нэмээд хэлчихэд бол 2006-аас 7 оны сүүлч хүртэл бол яг удирдлагын хэрэглэх газрын тэргүүн дээр ажиллаж байсан. Бидний хувьд бол ажил хэргийн хувьд бол ойлголцол бол одоо их тийм ойрхон байсан гэж хэлж болно л доо. Тэгээ яг түрүүн таны хэлдэг асуудал бол ихтгэл үнэмшил одоо Хорогдсоор суулраад тэгээ бас энэ улс төрд бас зүтгэсэн хүн бас элдв имийг тооцоол харах цаашдаа яаж хамтарч ажиллах вэ гэхэд нэгэнт одоо ийм байгаа хүн чинь тэдэндээ хамтран ажиллахад ямар байх вэ? Гэхдээ мэдээж энд би нэг зүйлийг бол оруулахгүй байгаа. Монгол Ардын намын зохион байгуулалт удирдлагын арга барил тогтсон тэр алдаа дутагдал хандлагуудыг би мэднэ. Энийг бол одоо энд нэг дурдаад олон юм яриад юм Монгол ёс шүү дээ. Тэгэд гараа явж байгаа бол олон юм хэрэггүй. Тооцоод тэгээд бодоод ингээ үзэхээр нуугадах юм байхгүй. Тэгээд ирэхээр надад бол энд бол хийх ажил бага юм байна. Орон зай бага юм байна гэж. Яагаад та энэ намцдаг юм бэ? Түрүүн таны хэлдгээр таны хэлдгээр тэгж энэ нам надыг одоо дэмжээл ингээл ганцхан аваад исэн гэж. Би үнэхээр одоо ч гэсэн Монгол Ардын намд байгаа олон сайхан нөхдүүд туулж ирсэн замнал тэр үнэт зүйлүүд дээр бол одоо ч гэсэн би бархалтай ханддаг. Тийм учраас тэр бичгтэр хэлсэн байгаа би 3 одоо шалтгаанаар гэж хэлэх юм уу да. Намаас гарах шалтгаан юм уу те? Нэг нь бол Монгол Ардын намд одоо тогтсон байгаа мөнгө сүлжээнд ингэж захирагддаг явцуу юм их ашигтай үйлчлүүлдэг ийм ачиг шиг бүтэц нэгдэл байна. За. Ер нь удирдлагын арга барил бол гажсан тийм арга барилаар ажиллаж байна. Энэ бол ужгирч байгаа. Дээр нь намын дотоод өрсөлдөөн тодорхой найруулагчтайгаар явж байна. Энийг бол би гэрс эсрэг үзэж байна. Нэгдүгürt, хоёрдугаарт Монгол Ардын намын шинжилэлд миний алхам бас хувь нэмэр оруулаасаа. Улс төрд орохдоо би нэг зүйлийг бодож орсон л доо. Шалтгаан бол ерөөсөө энгийн байхгүй. Сонгуулийн шинтгэл хийн, шинжилэлд би хувь нэмрээ оруулна. Түүгээр дамжаад намын шинжилгээг хийн, дараа нь захиргааны шинжилэл. Миний одоо улс төрд ороод хийж чадвал Монголынхаа өмнө зүтгэсний нэг гавьяа болно гэж. Тэгээ сонгуулийн реформыг бол хийхэд бол зүтгэсэн. За тэгсэн шүү. Тий. Тэгээд юуны намын шинжилгээ хийх гэсэн яг хөө таны хэлдгээр би сонгуульд ялгагдана гэдгийг яаж тооцох вэ? Тэгээ намын шинжилгээг хийж чадаагүй. Гэхдээ Монголд энэ улс төрийн намын шинжилгээг хийхэд яг аргагүй одоо ч гэсэн Монгол Ардын намын шинжилгүүгээр энэ ажил явахгүй. Тийм учраас би одоо хийж байгаа дотор нь ороод би зарим зүйлийг хийж чадсангүй. Улсын хурлын гишүүн бэжж заавал намын шинжилгээг хийх ёстой юм уу? Үгүй л дээ. Үгүй харин тийм учраас танд хэлж байна. Улс төрчин учраас одоо би улс төрчгээ хэрэгжилж тийм үү? Бас мөн ч юм уу биш ч юм уу хүмүүс хэлэх баг. Тэгэхдээ энэ намаас ингэж гарч байгаа, намын гишүүнээсээ гарч байгаа, намаас гарч байгаа гэж байгаа биш л дээ. Намын гишүүнээс гарч байгаа энэ алхмаараа би бас өөрийгөө дэмждэг болоод өөрийнхөө олон сайхан нөхдөд байна. Эсвэл одоо шинжилгээ төлөө явж байгаа хүмүүс магадгүй түлхэц бас алхам болно гэж үзэж байгаа. Ерөө одоо намайг сандтаа санал нь хэлэхгүй хүн байж болно. Гэхдээ энэ намд би өөр ингэсэн бас олон мянган дэмжигчтэй байсан нь одоо үнэн. Магадгүй одоо заримынх нь урмыг бол хугалж хийж болно. Гэхдээ тэдэндээ бол би чин сэтгэлээсээ талархаж байгаа. Нөгөө нэг асуудал бол Монгол Ардын нам цаашдаа улс төрийн цул хүчин байж ингэ явахын тулд бол яа харахгүй одоо ингэж байгаа Монгол Ардын хувьсгал намтайгаа уялдуулж ажиллах шаардлага байгаа. Би энд уриалж байгаа гэж хэлж байгаа. Хамтрах, эвсэх юу одоо аль ч эсвэл нэг нам болгоч юм. Тэгэхгүй бол манай намын нилээдгүй сонгогчд бол нэг энэ хоёр намын чинь дунд нь яаж байгаа байхгүй. Зарим нь бол намынхын төлөө санал авч мах. Монгол Ардын хувьсгал намын төлөө дугуйлчин. Яг гишүүнийх нь хувьд нь болохоор зэрэг Монгол Ардын намаас нэг төвшигчийн төлөө. Ингэдэг сонгогчд хүртэл байна. Дээр нь сая би энэ намын зөвлөгөөнд нь зориуд ажиглаж очиж үзсэн. За Монгол Ардын хувьсгал намын зөвлөгөөнд. Энэ хоёрын намын зөвлөгөөнд. Зөвлөгөөнд очиж ажиглаж үзсэн бас энэ намд юу болж байна, хүмүүс нь юу бодож байна. За. Тэгээ ирэхэд бол тэнд гарцаагүй. Та илссэн юм шүү тэр нь. Хөөх илсээгүй л дээ. Яг уу? Баталгаатай юу? Илсэх болоогүй юм уу? Тэр чинь үүсгэлээ тэр чинь цаг нартаа тэр яг одоо илсэх шийдвэр бас улс төрчмч бас дахиад бодох хэрэгтэй. Нэг намаасаа гишүүнээс гарангуутаа нөгөө нам руу шууд дахиад орчдөг.
бас энэ чинь 7 хэмжээ нэг огтл гэж ярьдаг тийм ээ. Ариун гişүүн мишүүн чинь хэдхэн минутын дотор эсрээд орчих. Нэг англи үг үүдээ. За. Хүн мэдхгүйгээсээ болж намд хэлсээд эцснээсээ болж гарч чаддгүй. Яг би нэг тийм байхгүй байда тийм ээ. Улам сайн итгэж үнэмшээд. Тэгээд дээр нь одоо хэлдгээр үнэхээр Монгол ардын хувьсгалт намд ч бас бидний ойрын хүмүүс бас их байна. Монгол ардын намд мэдээж одоо миний одоо хамгийн одоо дотны сайхан найзууд дэмжигчд маань байгаа шүү дээ. За тэгээд зөвлөгөөнд очиод харахаар яах вэ? Тэгээ харин энэ дээр ингээ харсан тэгээ дүгнэлт хийсэн дээр би олон зүйл хэлж болно. Тэгээ ер нь бол цаашдаа Монгол ардын намын төрийн ачааг аваад явхад яг одоогийн зохион байгуулалт хэлбэрээрээ бол бид нар улс орны бүхэлдэн засаглаж чадахгүй. Монгол ардын нам уу? Монгол ардын нам. Яагаад гэвэл тэр бол таавар харсан 2008 оны тэр сонгуулийн хэрэг явдал, үйл явдлууд дараа ч юм харсан. Бид сургамж авах ёстой. Бид дандаа сонгуулийн хуучин хууль тогтолцооноос жоохон хождог, ашиг гаргадаг байсан гэж магадгүй. Тэгэхэд Монголын нийгмийн харилцаанд өөрчлөлт орсон. Тэгээд тэр дээр дахиад бид нэр хувьсгалт гэдэг нэг нэр гэж бодсон юм л да. Одоо олон хүн бол. Тэгсэн тэнд бол хэлж исэн хүмүүс олон байсан юм билээ. Би сүүлд Монгол ардын намын нарийн бичгийн дарга болчоод энэ 17 аймагт ажиллаа шүү дээ. Тэнд уулзаал хэлэхэд бид нар бол тэгж их дэмжээгүй шүү. 70 80 90% ч гинүү дэмжсэн гэж 60 70% эсрэг байсан. Би бол нэрийг бол өөрчлөхийн төлөө байсан. Гэхдээ үн цэн нь тэр нэрэнд тэр утга агуулгын шингэж байгаа юм болвол тэрнтэй бид бас зөв хандах хэрэгтэй байсан баг. Жишээд одоо манай намын нарийн бичгийн дарга бас адиагаа хэлсэн байгаа байхгүй нөгөө би нэг юм дээр онл практикийн баг урал дээр байсан санагдаж байна. Монгол ардын намд нэрэндээ бас болгоомжтой хандаа. Энэ бол архивын нэр шүү дээ. Бас яг тэрэн дээрээ тулвал архивээс гаргаж ирж байгаа нэр шүү. Энэ сэргээ мэргэн гэж. Тэгэхээр бас бодолтой байгаараа хэлжсэн. Бас тэр нэлээд бодох хэрэгтэй байсан юм бил. Би таныг зүгээр л намаас гомдоод гарцсан гэж бодсон шүү. Гинсэг болгоогүй. Өг нь саналаа өгнө гэжсэн хүмүүс эсрэг өгцөн гэд 18 санал бол та бараг болцсон байхгүй юу? Бараг. Таныг бол улсын хурлын гишүүд тэргүүтэй хүмүүс бараг 20-од гишүүн дэмжиж исэн гэдгийг шүү дээ. Тэр үйл явц одоо яг л улс төрд бас зарим юм төр хөшгөний ард болдог үйл явдлууд байна. Янз янз юм байна. Гомдол гэдгийг бол би бас тэрэн дээр бол мэдээж хэрэг нэг зүйл бол хэцүү шүү дээ. Одоо намын гишүүнээс гарах хөдлөө өгсөн чинь ядаж одоо бас нэг хоолой зангирах тал юм өвсөн шүү дээ бас. Дотор нь эвгүй болно. Тэр чинь гэхдээ бас улс төрчин учраас би бас нэлээд бодож удаан хугацаанд бодож олон талаас нь бодож ийж шийдсэн. Тэгээд гомдно гэдэгтээ нэг юм байгаа. Одоо жишээлбэл бид нэр итгэлцэж ойлголцож хамтарч ажиллаж исэн итгэж найдаж исэн хүмүүс маань хөлөгдчих юм бол би бол гомдно. Тэгэхээр хэрвээ би тэр гомдох ёсгүй хүмүүстэй гомдож байгаа бол би одоо чинь тэнэг хэрэг үздэг. Тэгэхээр би одоо надтай гомдоод би одоо хандаад ах тэр хүмүүс биш л байсан бэ лээ. Би тийм учраас тэднэрт бол гомдох юм алга. Зүгээр мэдээж өөрөө дэмжижсэн тэр олон гишүүдийг тэр бол тэд нар маань ч гэсэн одоо би бол зүгээр харж байгаа. Тийм учраас тэднэрт би хэлж байгаа юм. Миний зүрх сэтгэлд бол мэдээж хэрэг энийг бол байгууллага нэг. Нам гэдэг бол бас нэг байгууллага. Тэр байгууллага учраас бүх соёл үнэт зүйл нь ганцхан тэр байгууллагатай байна гэж би үзэхгүй байна. Яг гэвэл бидэнтэй ойрхон дэмжигчтэй орон зай бас байна. Тэр нь заавал Монгол ардын хувьсгал намдаа биш бас. Тэгэхээр ийм тохиолдолд бол хүний чинь бас одоо тэгээ би хэндээ гомдох уу гэдэг асуудал тавьж байгаа юм л да. Би бас гомдоод байгаа юм болов уу гэж. Тэгэхээр би одоо инх хул даргад гомдоод байна уу? Одоо тэгвэл инх төвшин даргадаа гомдоод байна уу? Эсвэл мөнх бат дүүдээ гомдоод байна уу? Гэж ингээл бодох юм шүү дээ. За яг аль нь бэ нэ? Үгүй. Тэгэхээр яг мэдээж хэрэг сэтгэл дундуур байдал бол мэдээж инх хул дарга намын даргийнхны хувьд бол би сэтгэл дундуур байгаа байдлаа бол илэрхийлсэн. Тэгээд тэр бол нэг нуугаад ах ч байх хэвдэ. Тэгэл гэхдээ одоо би гомдоод ахыг улс төрөөс л хатуу. Тэгээд одоо би юмаа дутуу тооцож үнэлж эсвэл би үнэхээр л итгэл дэмжлэг авахааргүй байсан бол одоо тэгээд хаашаа харах вэ тийм ээ. Хувь зяндаа гомдлоо гэдээ яах юм. Тэтгэврүүл хангалттай энэ төрлийн ажил улс төрийн ажлыг хийсэн. Тэгээд сая нэг хэсэг бол бас бодсон юм аа. Хин хинд одоо харин нэг юм бодогдсон юм л. Би одоо энэ олон хүнд бас талархаж чадаагүй те. Тэгээ би энэ завшаалаар нэлж энэ бүх найз нартай зориулаад би тэгээ энэ номыг бичсэн байж байгаа. Энэ ч гэсэн одоо танд бас өгчээ. Энэ бол миний өнгөрсөн жилийн хувьд бол энэ талархаж амжиж чадаагүй бүх найзуудтай би зориулж байгаа. Тэгээд өөрөө ч гэсэн бас оруулчих. За надад талархаж явд юм уу? 11 жилийн өмнө танаар чи сүрхий бичүүлээ үсттэй. Монгол ардын хувьсгалт намын юу гэлээ улаан хамгаалагч гэж яг нэг сонгуулийн ерөнхий оронд байгаад анх тэгж танилцчихсан шүү дээ. Өдрийн зөнд байх. Тэгсэн шүү нэрээ. Тийм учраас би бүгдэнд нь бас энэ төрийн албанд, улс төрийн албанд зүтгэж явахдаа бол талархаж чадаагүй учраас энэ дотор бол миний маш олон найзууд одоо номд чинь бол одоо орж сэтгэл орж байгаа гэж би хэлмээр. Тийм. Өрнөдийн орнуудын захиргааны эрх зүйн тойм
Франц, Герман, Их Британи, Америкийн нэгдсэн улс гинэ. Таныг Монгол Ардын намын тухай, хийл хахуул авилгалын тухай ном бичнэ гэж нэг хэсэг яриадсэн. Тэр юу вэ? Тэр болохоор зэрэг нөгөө буруу ойлгохгүй. Би юу гэжтэй энэ чи бас юм бичих дээрээ туллаа гэж утгахад энэ чинь нэг хүчээр зүггүй сэтгэлийн өөрлөлтөө сун заах гэж байгаа юм биш. Наад асуудал дээр чинь хандж л одоо би ямар ч гэсэн нэг очиж нэг ном бичнэ Монголын захиргааны хэрэгцээ хөгжилд бас нэг хувь нэмрээ оруулах гэж олон жилийн өмнө зүтгэжсэн. Одоо нэг завтаа болсон юм бичнэ л гэж одоо тэрийг л хэлсэн. Ном бичтээ гэсэн тэгэл тэр чи гуйвал дайвал ингээл өөр юм болоо гэж байгаа байхгүй. Авилгалын тухай хар ном бичгэнэ гэл нэг хэсэг сүйд болов доо. За ингэх нэг шалтгаан байсан. Тэр нь таны одоо бадамж унаагайтай холбоотой Twitter жиргээ. Одоо бид тэрийг ингээд ярьж хахад хажууд найруулагч маань өгөх дэлгэцэн дүгнэ. Бадамж унаа гэж мап одоо Монгол Ардын намаас зайлаагүй цагт бол энэ нам шинжлэхдэггүй. Авилгал авдаг хахуулын цахалмалс эцэг нар гэдэг. Тэгэхээр яг тэр өдөрчд надыг нэг халамцсан байсан гэж ярьдаг юм. Мэдээж хэрэг сэтгэл дундуур байсан сүлд нэг юм татсал байж таараа. Гэхдээ өрөөндөө ороод одоо нуугаад хэлэх байхгүй хүн сонгуульд одоо өрсөлдөөд нөрөө ялгцсны дараа ч өрөөндөө ороод нэг хаалгаа цоожлоод 30 минут үгүй ганцаараа 30 минут суухгүй юу. За чи юу болоод өнгөрчлөө би чинь яачваа тэ. Надад ч одоо ингээд дараалаад намынхаа гişүүдтэй дандаа ялагдчихэв. Юу болж ийнэ гэдээ өөртөө бодож байгаа юм л да. Тэгэхэд 2-3 удаа тэр одоо өөрөө чи яриад байгаа хүний нэр холбогддгийн дандаа. Миний эсрэг одоо тийм юм дээр. За. Одоо тэрийг л нуугаад байхгүй. Тийм учраас миний тэрэн дээр үнэхээр дургу өрсөн байхгүй. Дургу өрсөн учраас би тэр одоо зохион байгуулалт одоо ч гэсэн би хэлээд байгаа. Энэ нам бол дүрмээрээ албан ёсны дүрмээрээ амьдрал сурах хэрэгтэй. Тэгээ албан бус дүрмээр амьдраад байна шүү дээ. Монголд ч бий болчихно. Тэгвэл яах гэж тэгвэл албан дүрмээр явцгаах юм. Тийм учраас тэрэн дээр бол мэдээж хэрэг бас чангатуулсан байж болно. Гэхдээ өөрийнхөө байр суурь үзэл бодлыг илэрхийлсэн. Тэрний дараа бол мэдээж хэрэг найзуудтай уулзсан бүгдэнд нь хэлж чадаагүй ч гэсэн заавал их баярлалаа. Би одоо их хүүгэн олон хүнийг одоо бас итгэл дэмжлэгийг авч ийсэн. Тэгээд одоо ямар ч гэсэн тэднийхээ урмыг хуглаад тэгэл одоо нэг ингэчлэхээр чи хүн чи өөрийгөө нөгөө голохоос илүүтэй нэг тийм санаа зовоод идэм билээ л дээ. Өөрөө одоо би одоо бадамж унаагаа таныг тэгээ яасан? Танд одоо чи яаж яагаад намайг тэгээд яг тэр гүгүүд тэр бол нэг л холбогдсон. Тэр нь бол би маргааш нэг өдөр нөлөөд утсаар яриа за яг одоо та бол тань дээр би чангатуулаа хэлсэн байж болно. Гэхдээ бол асуудал бол угаасаа та бол байсныг ойлгож байгаа үедээ гэдгийг нь би хэлсэн. Бас тэр хүнийг ер нь миний зарчмал та эцсийн үндэ бол хүн гомдсон гэд эцсийн үндэ тэр хүнд гомдлоо бүрэн тайлаад явах бол хэрэггүй гэж би бодож байна. Тийм учраас одоо түрүүний таны шалтгаан дээр ч гэсэн ноцолтоо нам дотор хөдөлгөөн байгуулаад шинжилэл яриад гүүж хараагаал наашаа цаашаа юм яриад явсноос би зүгээр орхисон тийм. Тэгэхээр бадамж унаагаа юу гэх юм таныг тэгээд ярихаар. Бөө одоо уулс даяар та дэлхийд даяар зарласан шүү дээ. Тэрэн дээр одоо өөрийнх нь хэлсэн миний дөөч одоо ахыгаа авилгалын загалмаас эцэг гэд хэлчихдэг. Би ч одоо тийм юм байна л да. Би ч гэхдээ цаацнаа нь бол чи намайг бас ингэж хэлж байгаа гомдооч шүү. Би бас арайч тийм хүн биш байхаа л гэдэг үднээс хэлж ин дээ. Тэгээ бид тээр яг хуу эргэж уулзах өдөр байгаа гэдгээ хэлээ. Бас хүлээцтэй юм тийм. Яг хуу аль аль нь тэгэл өдөө бас намын удирдлагад байсан хүмүүс хоёлоо бас. Та тэгээ шууд дорн гэл устгахгүй юм маргааш нь тэгэл. Үгүй тэгэл устгасан ч гэсэн хүмүүс чинь тэгэл гарч. Тэгвэл би чинь бас одоо энэ улс төрд явсан хүн тийм биз дээ. Нэг юм байгаа хгүй. Бас хариуг нь тэр даруйд нь бас өгөх ёстой л байхгүй юу? Тэгэл өгөх ёстой тэр үедээ болсон үйл явдал. Одоо бол тэрийг мянга тайлбарлаад одоо тийм байж тэр үе сэтгэлийн эмоц одоо надад бол байхгүй. Тийм мэдээж. Одоо бол шал өөр. Тэрнээс хойш та нэг ярьслага өгөөгүй байхгүй юу? Харин тийм. Тийм учраас тэрийг асуух хэрэгтэй л дээ. Би тэгэл одоо бадамж унаагааг шүүхэд өгөөгүй болохоор үнэл юм багтаа л гэж бодсоор өнөөдөр хүрлээ шүү. Шүүхэд өгөөд тэр чинь шүүхтэй холбогдох асуудал биш л дээ. Тэр иргэний журмаар нэг одоо нэр төр мөргээд ярьлаа гэд та нар ч гэсэн одоо сэтгүүлчд олон юм дээр энэ тэнтэл хүмүүсийг одоо янз янзаар хэлээл байгаа шүү дээ. Тэгээ энэ чи хардах гэж биш. Тэр чи ерөөсөө за тэр тухай яриул шүү дээ. Улс төрч бол нийгмийн зүтгэлтнүүд бол тодорхой хэмжээнд бол одоо юу гэдгийг ажил байдалтайгаа холбоотой асуудлаар шүүмжлүүлэх тийм ёстой. Тийм үүрэгтэй. Тэр тухай хардуулах ёстой. Тэр эрх мэрх биш. Зүгээр тэр бол үүрэг нь багхгүй. Би таныг та чинь бол хуульч хүн бас яггүй хуульч шүү те. Би ягаад таныг яггүй хуульч гэдгийг мэдэх гэхээр 2004 оны Өр хангаан тойргийн маргаан, Баян зүрхийн тойргийн маргаан. Баян зүрх дээр чи 2 мандат, Өр хангаа дээр 1 мандаттай. Тэндээс та ялаа гарсан мэт.
Тэгээд Уу яг уу ялсан ялагдсан. Гэхдээ ялагдсан шүү дээ. Тэгээд бас чинь нэлээ олон хоног бол үс тарьсан шүү дээ. Яг л сонгуулийн ерөнхий орны тэмцэн төлөгчөөр ороод тэгсэн. Тэгээд нэг чинь хоёр дээр нь тойрог дээр нь одоо манай зээх болд ялаад их хурл хоёр тойрог дээр нь иржсэн шүү бидний тал шийдвэр гараад нөгөө хоёр тойрог дээр нь тэр нөгөө нэхэмжилсэн нөгөө талын шийдвэр гарсан. Тэр чинь хоорондоо хөөргөн зөгцсөн гэж яриад байдгийн. Гэхдээ тэр зөгцсөн хэсэгт нь би бол тэр шүүгч нартай зөгцөхгүй шүү дээ. Би бол өөрийнхөө байр суурийг хамгаалсаар угаал явсан. Тэгээ шүүхийн журмаар шийдэгдсэн бүгд. Тэгсэн. Хамгийн анхны маргаанууд. Тэгэд яг уу сонгуулийн ерөнхий оронд байсан залууч халуун байсан шүүх хуралд анх удаа орсон шүүхийн практик байхгүй ч гэсэн яг хуулиа бариад онлайн яриад зогсохоор чинь бас тэгээ сонгуулийн үйл ажиллагааны талаар бас баггүй ойлголттой болцсон байсан юм чинь бас нилээл үзэлцсэн тийм бас сонио өнгө байсан шүү. Нилээ үдсэн. Та хүртэл надад чинь тэгээд янз бүрээр бичээд би бас тэнд нь бас жоохон эмоц гаргаад яагаад маргааш нь дахиж өчигдээ. гэж уцаар яриаггүй. Та чи ер нь яасан сонио хүн бэ? Хүнээс асуудгүй ингээ янз янзаар бичээд тэгээд юу ч нэг хүүхэд иш хуу юм чинь яаж мэдгүй тэр. Бид нар чинь залуу хүн байлаа да тэр үед чинь. За тэрний дараа улсын хуралд сонгогдоод ороод ирсэн. 2012 оны биш 8 оны сонгуулиар тийм үү. Нөгөө айхтар сонгуулийн дараа штэ. За тэгээд та төрийн байгуулалтын байнгын орооны дараагаар сонгогдсон. 2010 оны би яг сүүлчээр болсон. 12 сарын сүүлээр төрийн байгуулалтын. За их хурлд байх таны хийсэн хамгийн том ажил бол сонгуулийн хууль шинжилсэн асуудал байлаа. Энийг та бол яг гардаж хийсэн хүн. За энэний чинь тухай гомдол байт юм аа. Тэр нөгөө айхтар хар машиныг чинь оруулж ирсэн нөхөр энэ Сүхбаатар шүү дээ. Энэ хүн шүү дээ. Тэр яриаг би 3 жил сонсож байгаа. За. Тэгээд тэр намын баг хурал дээр өрсөлдөд бас нэг тийм муухай тийм яриа өөрөө их тараасан. За тэрийг чинь та төрийн байгуулалтын байнгын хороонд дарга байхдаа бусдыгаа дарамтлаад, сонгуулийн ерөнхий орооныхныг дарамтлаад, төрийн байгуулалтын байнгын орооныг дарамтлаж хагаад хар машиныг шууд оруулж ирэхийг өдөртөн зохион байгуулсан. Наад ярьж байгаа үгнээс чи ихлээр буруу гэж байна. Улсын их хурлын байнгын орооны дарга гээд би нэг тийм сонгуулийн ерөнхий ороо их хурлын гишүүдийг дарамтлах тийм надад чадвар боломж байхгүй. Харин ч яаж зогцох вэ? Үгүй харин ч боломж байдаг байх. Яаж ивэн болох уу гэж л боддог байхгүй юу? Тэгээд би одоо энд нэг юм баримт авчирсан юм. Одоо энэ сонгуулийн автомат машины асуудал бол ямар учиртай юм бэ гэхээр анх бол энэ бол засгийн газраас өргөн баригдаад 2010 оны одоо 11 оны улсын төсөв дээр гэсэн үг шүү дээ. Засгийн газраас өргөн баригдаад тэгээд төсвийн хуулинд ороод явсан юм байна лээ. Би бол 10 оны 12 дугаар сарын сүүлээр байнгын ороонд дарга болоод он гараад тэр ажлыг хүлээгээд авцсан юм чинь энэ автомат машинтай холбоотой асуудлаар ноцолдож эхэлж байгаа. Одоо тэрийг бас хойш тавьсан маяг. Тэгэхээр автомат машины асуудлыг хэн анх их одоо энд бол жишээлбэл одоо ийшээ хаана ийшээ байна уу? Одоо энд бол байж байгаа 2000 улсын их хурлын гишүүдээс гаргасан санал улсын хурлын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу засгийн газар төслийг татан авч дахин боловсруулж 2010 оны 11-р сарын 11-нд өдөр дахин өргөн мэдүүлээ хичээлийн дотроо Монгол улсын ажлын хэсэг бол улсын их хурлд Монгол Ардын хувьсгалт намын болон ардчилсан намын бүлгүүдээс байгуулагдсан ажилласан тус ажлын хэсгээс гарсан саналуудын нэг нь улсын төсвийн хөрөнгөөр байгуулах жагсаалтан дотор сонгуулийн саналыг автоматар тоолох техник хэрэгслийг 2011 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төсөв төртгөөр нь бүрийн хэмжээгээр санхүүжүүлэх 7.2 тэрбум өнгөснийг 24 тэрбум болгож өөрчлөх гэж саналыг энд тусгаж 7.2 тэрбумаар оруулж ирсэн. 7.2-оос засгийн газар оруулж ирснийг тэгэхээр улсын их хурл дээр манай намын гишүүд байгаа л да. Одоо энэ дээр тэр үед аль та нэрнээс нь хэлээж манай одоо ажил хэсгээр ажилласан улсууд бол байдалхан хайраа үзэгчдэд үзүүлэх гэлж шнэ. Яг уу энэ байдалхан C-Бат 2, Давгаасрын Даштор, Дондог, Хаян Ярва, Улаан инх болд инх төвш ингээд энэ ажлын хэсэг нөгөө намынхаа ажлын хэсэгтэй хамтраад тэгээ энэ дотор C-Бат 2 цөөх болсон байдаг байхгүй юу? Тэгээ энийг бүр нэмээд энэ төсвөл дээр энд нэмээд юу яцсан байхгүй юу? Нэмээд энийг батлуулаад ороод ирэхгүй юу? Тэгээд ингээ ирэхээр ямар үйл явдал болох вэ? Би байнгын орон даргын хувьд ингээд тэр ажилтаа чи хариуцаад ирэнгүүт байнгын орон дээр үргэлж нөгөө одоо манай одоогийн их хурлын дарга зээн хурл нарын хүмүүс техник хэрэгслийг худалдаж аваач хийгээд. Тэгээ би юу хэлдэг вэ гэхээр их хурлын сонгуулийн үйл эд яригдж байна. Тэр нь гарааг уухад ямар юм одоо авд юм бэ гэж тайлбар хийсэн. Тэгэхээр энэ зэрэг дахиад сонгуулийн үйл батлагдаагүй байхад ингээд засгийн газар яг оруулж ирээд суулгаж байна тийм үү? Төсөв суулгасан. Тэгээд энэ дээр удаа ингэж хэлж явж байгаад ямар асуудал болсон гэхээр тэр чинь 2-3 сар би бас барьж байгаа юм л да. Эний чинь нөгөө сонгуулийн үйлтэйгээ уялдуулах хэрэгтэй гэдэг. Гэтэл их хурл бүлгийн одоо бүлгийн удирдлагаас надыг дуудаад. Бүлгийн удирдлагч чинь хэн байлаа? Уу яг манай инх төвшин дарга тэгээд дэмбэрэл дарга эднэр бол энэ сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг тусад нь гаргасан дээр юм байна. Сүхбаатар хүлээснээс тэр сонгуулийн ерөнхий ороотойгоо яриад чинь асуудлыг шийдээч гэсэн.
Тэгээ энэ асуудлыг ярьж байгаад би ингээл тэр автоматжуулсан системийн тухай хуулийг оруулж ирээд их хурлын сонгуулийн үйлдэлд нийлүүлээд ингээд страта батлагдсан. Гэхдээ нэг юм бас энд хэлчмээр байна. За. Сонгуулийн их хурлын сонгуулийн хуулинд нэг чухал заалтыг ингээд энэ сонгуулийн ерөнхий орон буруутай үйл ажиллагаанаас бол аваа хийсэн байхгүй. За тэр хяналтын нэг ямар механизм хийсэн бэ гэхээр хүчинтэй хүчингүү саналын хуудсыг автомат машин ингээд тоолоод дуусны дараа хүчинтэй хүчингүү саналын хуудсыг ялгаж багцалж бооно гэдэг заалт хийсэн байхгүй. Зүгээр ер нь нүдэрээ бүгд ингэж харж ялгаж гараар юм. Тий гараар. За. Тэгээ хийсэн сонгуулийн яг 12 оны сонгуулиас өмнө 3 хоногийн өмнө сонгуулийн ерөнхий орон журам гаргаад тэр хуулийг эсрэгээр заалтын эсрэг одоо юу гэж гаргасан бэ гэхээр бүх саналын хуудсыг хүчинтэй тооцно гэж. Тэгэхээр энэ чинь асуудал үүсэхгүй. Хяналтын гар тоолохыг ер нь одоо ир гишүүн оруулъя гэдээсэн. Би тэрийг яг оруулаагүй юм бэ гэхээр зарим хүмүүс бол одоо нуулгүй хэлэхэд бас улс төрийн тэмцэл өрсөлдөөн байсан тийм. Ямар болсон гэхээр хэрвээ эсрэг дүн гараад сонгуулийн тойргийн орон тогтоол баталгаажсны эсгийн орон тогтоол баталгаажсны дараа гараар дахин тоолно гэдэг чинь сонгуулийн үр дүн дахин хянаа үүснэ гэсэн үг байхгүй юу? Одоо энэ Украинд ч бас эмгэнэлт үйл явдал чинь тэр шүү дээ. Дахин тоолъё гэж хэлээд үнцүүлж өгөөсөн зөвшөөрөөд дахин тоолоод нөгөө Юшенко ялцсан байсан хүнийг биш хэний Януковичийг ялгадуулсан байхгүй. Тэндээс л бүх зөрчил ихэлсэн тэнд. Тэгээ тийм янз янзын аюулууд байсан байхгүй. Тэгэхээр энийг нь ивийг нь олоод хуулиар нь зохицуулсан. Тэгээ одоо ингээ ирэхээр энэ яриа 3 жил би энэ яриаг тээж байгаа нь би намын удирдлагад бас улс төрч байсан хүний хувьд бол би бас ингээ хэлүүлээд явах нь буруу биш юм байна да. Энэ намынхаа улсуудыг юу таныг энэтэй юу аль намынхан ч гэсэн холбож ирдэг шүү. Ер нь холбогдчих. Гэхдээ холбогдож байгаа ч гэсэн цаад гол буруутна шүү. Энэ одоо тэр үе засгийн газрын тэргүүлжсэн хүн манай Батуулт сайд байсан. За тийм. Тэргүүн шадар сайд нь Алтан ууг байсан. Шадар сайд нь Инкул дарга байсан. Гадаад харилцааны сайд манай Зандан шатар байсан. Хууль зүйн сайд нь Нямдур сайд өөрөө байсан. Тэгээ энэ засгийн газар кабинетээр л төсвийг засгийн газарт өргөн барьдаг. Тэгээ энийг шийдсэн. Энийг зохицуулаад зохион байгуулад гүйцээгээд тэрийг бүрэн бүтэн тэр хуультай нийлүүлээд хийсэн хүн би өөрөө. Яг ингээд ирэхээр хариуцлага одоо юу гэдгийг болж бүтэхгүй юм байвал одоо яг ажил хийсэн хүмүүрууддаг 3 жил одоо энэ асуудлыг надтай холбож ярьж байгаа. Миний нэг хоолоос өчөж байгаа юу яагаад гэж. Тэгээд юу штэ энэ асуудлаар тэгэхээр штэ баясаа энэ асуудал дээр бол уг нь бол бас хаана муухай юм болж байгаа байхгүй юу? Нам дотроо байж тэгээд одоо үйл явдлыг зарим мэдчихийж тэгээд скватер гэдэг хүнд 3 жил үүрүүлж байгаа. Би бол их олон удаа сонссон. Тэгээд бүр хөдөө очсон зарим нөхөр хүртэл энэ скватер гэдэг нөхөр болбоос ийм нөхөр гэдэр гэж хийгээд. Тэгээ энийг намынхаа их хурл баг хурл дээр тайлбарласан. Ер нь бол ийм шүү дээ. 8 оны сонгуул одоо хүний аймнаас ирсэн хүнд байдалд орсон. Тэгэхэд манайх нам сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртөө бодлого дээр сонгуулийн тогтолцоог шинжилэн боловсронгуй болгон заасан байсан. Хоёрдугаар тэгээд зөвшөлтсөнд болсон. Тэний засаг төрийн чинь эмхлэн байгуулахын тулд сонгуулийн хууль тогтолцоогоо өөрчлөнө. Тэр гар аргаар та нар луйвддгаа гэж ярьдаг байсан байхгүй. Гэхдээ энэ санаачлал бол засгийн газар тэгээд хийгдсэн. Энэ засгийн газар дээр юу болсныг би бол мэдэхгүй л дээ. Тэгэхээр ийм түүхтэй энийг зүгээр би яриул дахиад хэдий юм би. Зөвхөн товчхон хэлэхэд тодорхой хэлэхэд манай одоо намын одоо ингэж боддог гişүүд бол бас зөв ойлгосоо гэж бодож байна. Би бас зарим тохиолдолд бол бас энэ дээр үгээ хэлэх боломж бол баг хурал дээр бас нэг олдоогүй хэлий гэсэн үг хэлүүлээг байхгүй. Тэгэхээр энийгээ бас яг ажил хийсний дараа бол тайлбарлахад бол яг цаг хугацаа өнгөрсний дараа бас сэтгэл хөдлөл байхгүй болсны дараа хүмүүс хаана бас тэгээ ойлгох. Яг эрсдэл нь над дээр одоо муу нэрнийг хэдэн жил наагдаал үз. Би ялгадаал үз. Тэгтээ энийг бас зөв ойлгосоо энд бас манай намын өөрийнх нь оролцоо байсан юм шүү. Таны тэр саяны ярьсанс нэг юм сонирхолтой санагдчихлаа. Яагаад улсын хурлаар баталгаажаад гарцсан хуулийн залтыг сонгуулийн ерөнхий хороо 3 хоногийн өмнө дур мэдэн журмаар өөрчилсөн. Харин одоо тэрэн дээр нь хуулийг журмаар өөрчилж болд юм. Одоо ч гэсэн тэр харин тэгэл хүчингүй байхгүй. Тэгээд тэрийг хэний захиалгаар яагаад хийсэн тухай асуусан, ярьсан манай нөхдүүд бас гомдсон. Одоо бид нар чинь уг би сонгуулийн ерөнхий оронд олон жил болсон. Тэгээд одоо тэр нэг ярианаас болж одоо бидний хооронд үл ойлголцол болсон юм. Би бол энийг айгүй чухал механизм гэж оруулж байгаа гэдгийг хэн мэдчихсэн гэхээр зээ их бол би гişүн хэлж ирсэн. Манай байнгын орны гişүн байсан шүү дээ. Би байнгын орны даргын хувьд энийг үлдээх ёстой гэхэд энэ тэгээд юу хяналтын хэлбэрээр орж ирж байгаа юм. Одоо өөрөөр арга алгаа хяналтын тоглоом моолог гэж сонгуулийн үр дүн дахиж хянаж үзэх тэр процесс ч өөр аюултай. 8 онд бид нар чинь сонгуулийн үр дүн зөвшөөрөхгүйс болж юу боллоо. Тэгэхээр энийг тэгж оруулж ирж байгаас заа гэж хэлээд тэгээ энэ залт чинь ингээд үлдсэн байхгүй. Тэгээ энэ залт чинь яг хяналт болж чадах байсан байхгүй. Одоо нүдэрээ бүгд харж чинь шалгачаал байсан байхгүй. Сая тэгээ сүүлд бас тэр автомат машин оруулж ирэх чинь байнгын орнд би танилцуул гээд тэр хуулинд нь заасан байсан. Танилцуулахад Солонгосын сонгуулийн машин ер нь бол зүгээр байсан байхгүй. Яг экран дээр гардаг. Тэгсэн манай нилээд гişүүд гоо эн чи одоо баг айл гэрээ сканер маягийн юм байна гэж хэлээд тэгээд тэр Америкийн юмыг оруулж ирсэн.
Зүгээр байнгын орон бол тэрийгтэй танилцах хэрэгтэй. Хяналтыг хэн тавь гэсэнгээр тагнуул цагдаагийнхан энэ чиг үүргийнхээ дагуу энийг шалгаж одоо хяналтаа тавиа гэдгийг хуулийн заалтыг оруулаад өгсөн. Ингээл явсан. Ерөөс товчтой түүхний. Тэр журмыг бий болгодог тэр сонирхолтой юм байна да. Уу яг тэгэл тэр бол мэдээж хэрэг улс төрийн сэтэл зорилго одоо байсан байх л гэж харж байна. Гэхдээ нэг юм байгаа бас өөрхий тэд нар бол хилээд байсан юм сөхөөдарга одоо энэ наадах чинь байнгын ороонд таагаар сонгуулийн ерөнхий ороонд байсан. Тэгээ энэ бол илүү ажил шүү дээ. Тэгтээ энэ саналын утас чинь хоёр янзаар хийгдэнэ. Хүчнтэй хүчгүй саналын утсыг бид гараар тоолдог байхад бол тэгээ 5 шум шүтэг бол ялгагдсан. Одоо энэ машин чинь бол хүчнтэй хүчгүй саналын утас гэж ялгахгүй зөвхөн саналыг ялгана. Хүчнтэй хүчгүй санал аль намыг дугуулсан дуус. Ийм хоёр ойлголт гаргаж ирсэн энэ хуулиар. Тэгээд тэгээ илүү ажил хийж сонгуулийн процессыг хөндрүүлнэ гэдэг нэг тайлбар хэлээд байсан. Бодвол тэрийг л хийх байх. Гэтэл хуулийн заалт бол хуулийн заалт. Би тэрнээс болж одоо энийг боддог байхгүй маш том ихтгэл алдагдуулсан үйл ажиллагааг орон дээр бий болгочих жоохгүй. Тэрийг хийцэн байсан өнөөдөр бид нар бас энэ чи ийм шүү тийм шүү гэдээ бас зөв эхнээсээ мурдгай хязгаа болохгүй байсан. Жишээ нь хараа би танаас зүгээр хуульчийн хувьд асуудаг. Энэ сонгуулийн тухай хуулийг нэг болий заяа. Улсын хурлаар батлаад гаргацсан хуулийг хэн нэгэн одоо байгууллагын журмаар шууд шийдэх үү? Өөрчлөх үү? Энэ өөрчлөх ирэхгүй л байхгүй. Анхнаасаа илт хууль бүсгээ агт гэж тооцогддог. Захиргааны одоо хэргийн шийдвэр тухай хуулиар бол энэ нь илт хууль бус агт байхгүй. Тэр заалт тэр одоо агтанд орж байгаа заалт. Тэг яг тийм нэг юм болоод ингээд ийм нэг шигтгэе хуулийн шигтгэе болгоныг тооцож одоо хууль тогтоогч хийж яхад тэрийг ингээ өөрчлөлтөө хайчих чинь гэдэг чинь үр дагаврын тооцохгүй байхгүй. Бид нар тэр тооцчихсэн байхгүй. Тооцчихсэн байгаа ч тооцчихсэн. Гэтэл энийг ингээд нуухын яг тэрийн эсхийг голыг аваа хийчихээр ингээ нуухын үдээ суглаа ичиж байгаа байхгүй. Нуухыг авах гээд. Над бол яг аль нь сайн аль нь мууг нь би бол хэлж мэдэхгүй. Зүгээр улсын хурлаас гарсан хуулийг сонгуулийн ерөнхий хороо журмаар өөрчилждэм бол эрүүгийн хуулийг ч гэсэн журмаар өөрчлөөд ийл та. Тэгээ энэ бол хамгийн одоо тэгээ харамсалтай юм болсон. Одоо тэгээ ингээд автомат машин гэдэг чинь аль ч улс оронд бол бас иргэд сонгогчд нь улс төрийн намууд бас жоохон үл итгэдэг. Тэгээ эхлэхдээ зөв эхэлсэн байсан бол ингээд зөвл явах байсан. Тэгээ одоо би энийг хэлж байгаа нь гэхдээ энэ бол хамтын процесс байсан. Гар аргаар тоолдог тэр арга барилыг бол Монгол тэрнээс болж хохирсон гэдэг тийм л одоо нөхцөл байдал 8 оны сонгуулийн дараа байсан шүү дээ. Ер нь. За зар сурталчилгааны цаг болсон. Хоёул хэдэн минут завсарлаад буцаад эргээд студид болсон. Яаж ч хоолоогоо засаа та. Эрдэст Vita Plus дусал бүрт дурлан Vitafit компани бүтээгдэхүүн. Эрдэст Vita Plus дусал бүрт дурлан Vitafit компани бүтээгдэхүүн. За энэ их хурлаар одоо хэд хэдэн гол өөрчлөлтүүд явагдах нэ. Тэр нь юу вэ гэхээр үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт. За эрүүгийн хуулийнх тийм үү. Сая өршөөлийн хууль нэлээд дуулан дагууллаа. За би танаас сонгуулийн хууль нь арай илүү та юу байж магадгүй гэж бодож байна. Одоо бид нэр сонгуулийн хуулинд ямар өөрчлөлт хийвэл илүү үр дүнд хүрэх вэ? Сонгуулийн хуулинд бид нар уг нэг зүйлийг л илүү хийх хэрэгтэй байсан л да. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй байсан. Энэ сонгуулийн хууль тогтолцоог дэмжиж араас нь залгаас нь явах хэрэгтэй. Бид нар чи аливаа асуудлыг нэг юмар шийдэх гэдэг. Аливаа том асуудлууд шийдэх гэж байгаа асуудлууд бол дараалсан үйл явцаар шийдэгдэн шийдлэр. Энэ сонгуулийн хууль бол өөрөө бол нэг тийм одоо шүүмжлэгдэл муу хэлүүлээд байх юм бол гатаа жишээл яг хар машин чинь тусдаа хар машингээ одоо би өөр хэлээд явчих. Тэгээд ийм багхгүй тэр 48 28 гэдэг тогтолцоог шүүмжилсэн саяны гэсэн. За. Энэ 48 28 гэдгийг бид анх яаж хийсэн бэ гэхээр энийг чи шилждгээр хийсэн байхгүй. Одоо холимог гэдгээр нь. Одоо ч тойрог дээр 48 өрсөлдөөд тэгээд гарсан нь бол одоо дээш 50-с дээш хувийн санал авсан бол шууд сонгогдоод тэгээд бусд нь бол намынхаа сууд руу шилжиж ороод ингээ ард түмний маань. Энэ бол одоо нөгөө герман маягийн одоо энэ систем, микс систем гэдэг нь ингээд явчихж байгаа. Тэгсэн үндсүүлийн цэцгээр ороод энэ бидний нөгөө систем чинь унаад тэг хослол болцсон байхгүй. Одоо бол холимог биш юм. Хос хоёр ангиллаар нэг нь тусдаа намын жигсаалтаа нэг нь тэг параллел тогтолцоо байхгүй юу. Тэгэхээр бидний хослолмол чинь үндсүүлийн цэцгийн хууль одоо шийдвэрээр үндсэндээ хууль тогтоогдсон болж хувираад тэгээд хослол болоо хувирсан байхгүй. Тэгэхээр эн чинь одоо тогтоогч бид нар шууд одоо танигдааргүй бас арай өөр төрөл рүү оруулчихж байгаа. За тэр яг ямар ч гэсэн эхлээд
намын чагсаалт гэдэг бол аль улс орнууд хаалттай чагсаалтыг хийж хэрэгэлдэг. Яг намаа төлөвшүүлэх бас нам бодлогоо маневрлах гэж сонгогчид илүү давуу эрх өгөхөөс илүү нам бас илүү эрхээ авч үлдээ гэдэг. Тэр сонгогчийн төлөөллийг бол хангачи. Гэхдээ яг хүний оруулалтаа бол өөрийнхөө давуу эрхийг авъя гэдэг явж ирсэн. Их тэгээд тэрэндээ шүүмжлэгдэж явж байгаад преференцийн арга эднэргээд нөгөө нээлттэй чагсаалт эднэр гэдгээр яваад сонгогч ирэмбэлдэг болгож гисэн байхгүй. Одоо нээлттэй. Тэгээ сүүлдээ юу болгосон гэхээр бүсчилж гисэн байхгүй. Бүгдийг бүсчлээд ингэ хийдэг болсон. Бүсээр нь. Иймэрхүү зөв хөгжлийн зөв тогтолцоороо ингээл явж байгаа юм. Одоо хэрвээ энийг сайжруулах хэд нэг хэсэг бүсчлэе гэсэн. Тэгэхээр бүсчлэхээр энэ холимогдэрч бол нэг асуудал үүсчихэд 100 профессионал бол болж байна. За. Холимогдэрч ингэ хийчихэр бүсчилчихэр нэг нь тойргоос нэг нь аймгаа сонгогддог гişүү, нэг нь бүсээ сонгогддог гişүү гэхээр жинкнээсээ утгагүй байдал бий болгож байгаа юм л да. Утгагүй байдал үүсэж байгаа. Тийм байна. Аймаг дээр одоо өрсөлддөг байдал чинь бүсэд өрсөлддөг болж өөрөөд аймаг дамнаж өрсөлдөө. Тэгээд тэр аймаг дамнаж байгаа бүсдэр чинь нөгөө нам чинь өөрийнхөө мундаг одоо хүнийгээ тавилаа гэж бодоход дараагийн хүний дахиад хүчтэй хүнийг тавьж байгаа тэр хоёр чинь бүр бүс дамжсан аймаг дамжсан юм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол жоохон явц муутай болчихж байгаа. Одоо ямар арга байна вэ гэхээр уг нь сонгуулийн хуульд хүрэхгүйгээр хийх юм бол зүгээр л одоо чагсаалт шүүмжлээд ах юм. Тэгвэл энэ намынхаа нэрийн чагсаалтыг энэ ард түмэндээ танилцуулалт иргэдэд. Одоо ч гэсэн намын чагсаалтаар бид ийм 28 хүнийгээ оруулахад бэлдэж байна. Бид ийм бэлдэж байгаа. Тэгээ бид ингэ шалгаруулнаа. Намын гишүүдээс санал авнаа. Бид ард түмэндээ санал авнаа. Энэ дээр хэрвээ болж үтэхгүй юм байна гэвэл одоо олон янзын арга байна шүү дээ. Тэгэхэд одоо манай дарга нар хэлж байгаа байхгүй. Энэ одоо намын удирдлагын үзмжээр ингэж явчихдаг юм байлээ. Дими юм байлээ өөрсдөө. Үгүй чинь энэ болохоор тэр хүн намын удирдлага өөрөө ягаад үзмжээрээ шийдэд байгаа юм. Үзмж энэ бол бүх асуудлыг бид хаач халдаа гэж. Үгүй. Тэгэхээр одоо намын тухай хуулиар болж өгвөл уг нь энийг наривчилж журамлаад одоо тэр бас бохор өрсөлдөөний нам дотооддоо хийдэг штэ. Тэгэхээр сонгуулийн ерөнхий орон бусдыг одоо оролцуулаад хяналтанд оруулаад ингээд тэр чагсаалтаа гаргаж ирлээ. Ер нь тэгээ цаашдаа бид нийгэм хийх цаг болсон. Чагсаалт гадна энэ ерөнхий сайд намын дараагийн ерөнхий сайд болно ялвал бодлого хэрэгжүүлэх юм дээр хууль зүйн сайд энэ болно. Улсын хурл дэргээд тэгээд энийг яг тэр гэж зоохгүй байсан ч гэсэн яг тэрийг бодлого ойлгомжтой. Зүгээр засгийн газрын гишүүдэд зоочод ягаад сонгуульд оролцож байгаа. Энэ бусад улсууд бол ойлгомжтой байдаг байхгүй. Сүүдрийн засгийн газар гэж хэлээд байгаа чинь энэ бол дараа чинь тэрийг хариуцж байгаа хөө гэд хэлсэнтэй адилхан. Тэгэхээр би танд сонгуулийн хууль дээр юу өөрчлөх вэ гэхээр яг хэрвээ боломж олдоод намууд одоо зөвшөөрцөхөд нэг амархан байдгүй юм а яриад идэх. Яг яриад шийдэхээр энэ намуудын ч асуудал биш. Их хурлын гишүүний өөрийнх нь асуудал болж өөрдөг. Тэгээд бас тодорхой сонирхлын олон одоо сонирхлууд ингээ орж ирээд явчихдаг байхгүй юу? Зарим нь одоо ажлын хэсэг байгуулчингуудаа баг үндсүүлийн дараах үйл явдал болцсон юм шиг юм яриад. Наа чи айгүй хүч орж иж байна. Тэгээд энийг хэрвээ хийн гэх юм бол яг хөө тэр хэлж байгаа болохгүй яг нээлттэй чагсаалтыг бол хийж болно. Тэгээд нээлттэй чагсаалтыг одоо бий болгоод нөгөө сонгогчоор дугуйлаад ирэхээр нөгөө намын удирдлагч хэцүү гэдэг. Зарим нөгөө оруулах гэсэн эрдэмтэн нь орохгүй гэж болно. Эсвэл өөрөө эренблэгчтэй доош орчиж магадгүй. Гэтэ яг ер нь өөрчлөгддөг юм л да. Чагсаалт бол ер нь бол нөгөө практик дээр бол нэг өөрчлөгдөд байдаггүй. Зүгээр трийг шийдийгвэл нэг шийдэж болох юм байгаа. Тэгээд дээр нь давын өмнө одоо энэ ихтгэлцэл үүсгэж чадахгүй байгаа тэр сонгуулийн автомат машин дээр холбоотой асуудал дээр гар тоолохдоо яаж хослуулах вэ гэдгээ маш нарийн бодох хэрэгтэй. Энэ бол тийм амархан биш. Хяналтын тоологчид таны хэлж байгаа одоо ялцсан гэдэг хэсгийн орон тогтоол гарсны дараа дахин тоолох гэж байгаа бол энэ асуудал. Энэ асуудал тэгвэл хэсгийн орон тогтоол өвчнгөө болох уу? Тэгэхээр хэсгийн орон тогтоолоос өмнө тэрийг дахиж тоолно гэвэл хоёр шаттай санал тооллого явуулчих гэсэн. Тэгэхээр хоёр шаттай санал тооллогын нэгдүгээр шатн дээр ялцсан хүнийг хоёрдугаар тооллого дээр ямар нэгэн бойкотыг ямар нэгэн асуудал үүсдэг байхгүй. Энэ процесс айгүй эмзэг. Ялангуяа Монголын хувьд бол 4-8 оны сургамж бол энэ. Ер нь сонгуулийн энэ тогтолцоог яагаад хийсэн юм бэ гэхээр 2008 оны сонгуулийн дараа бидэнд хитэн гарцгүй байдал үүссэн байхгүй. Нэг нь болохоор улсын хурл орон нутгийн сонгуулийг хамт явуулахаар 8 оны 4 сар шийдэгдсэн бас. Одоо тэр үе манай намын удирдлагууд байх үед шийдэгдсэн. Тэгэхээр орон даяар 15 мянган нэр дэвшигчтэй сонгуулийг хийгээд 8 онд хийж чадаагүй үжиж 12 онд яаж хийх юм? Тэгэхээр тэр байдал үүссэн. Тэр чинь байнгын дарга надтай тулж байгаа байхгүй юу? Хоёр дахь нь болохоор сонгуулийн өмнө самуун дэгдэж Монгол улс одоо маш эмгэнэлтэй асуудалтай тулсан. Тэгэхээр энэ сонгуулийн тогтолцоог зөөлрүүлэх чиглэлээр олон улсын туршлага байгаа юмар бид энийг даван туулах хэрэгтэй байсан. Хэрвээ энэ 12 оны сонгуульд бүтлгүүцсэн бол бид дараалсан бүтлгүүтлийн дараа Тайланд, Украин бүгд одоо давтагддаггүй мэхэд их муу зүйл бидний хүлээж авах байсан. Тэгэхээр энэ үл энийг шийдэх хэрэгтэй байсан. Гурав дахь юм нь бол яг эмэгтэйчүүдийн квотын асуудал. Энэ эмэгтэйчүүдийн квотын дээр бид 30% болгоно гэж чадаагүй. Гэхдээ энэ 15% би 20% болгох гэж өөрөө ажилласан, болгосон. Энэ миний хийсэн ажлын нэг. Тэгээд намын төлөөллийг оруулж, 3 дахь хүчнийг оруулж ирэх гэсэн. Одоо энэ 7% квот ярьж ирсэн энийг 5 болгосон.
иргэний зэрэг ногоо нам одоо юу орсон шүү дээ. Монгол Ардын Хувьсгалт нам эдгээр гэдэг орсон тийм ээ. Тэгэхээр энэ хоёр одоо нам чи ээлжилсэн энэ мажистар тогтолцоо чи яагаад болохгүй болцсон гэхээр 4 он 8 он харагдсан бэ гэхээр бид нар чи 20 жилийн тогтолцоогоор явсан. Ялагч бүгдийг авна гэдэг байхгүй. Яг галитеатр тулалд. Тэгэл чи ялууч хожим. Тэгээ тэр хүн өөрийгөө шилдэг гин. Би төлөөлөгч гэж хэлэхгүй. Би ялсан. Бус нь бол та нар ялагч учраас та нар хийж биш. Би энэ сонгогчдыг төлөөлнө. Та нарыг тэмцэн сонгогчд бол хамаагүй гэж цаанаа зарчимтай байхгүй. Тэгэхээр энийг чинь зөвшөөрлцлийн хэлэлцээрийн ардчлал руу тодорхой элементийг оруулж өгөхийн тулд энэ профессионал юм чи орж ирээд байгаа юм. Тэгэхгүй бол 4 онд яасан гэхээр тойрог хуваах асуудал дээр бас нэг тийм юу гэдгийг тухайн үед Монгол Ардын намд бол ашигтай тийм байдал үүсгэж ирсэн. 2000 онд Улаанбаатарын жишээл хүн амд 700 гаруй мянган байхад одоо аль бисны хүн амд тоолохоор 10 онд тоолоход сая 200 гаруй мянга байсан. Тэгэхэд мандатын тоон хэвээрэл байсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл Улаанбаатарчууд 40% санал суудалтай байх ёстой байдал бодит байдал дээр тэр түүнээс хамаагүй бага суудалтай байсан. Одоо энэ солимог тогтолцоо жишээлбэл яагаад Батүйл одоо тэр олон 100 тэрбум төгрөгийн төсөвтэй болж чадаад байгаа чинь энэ намын жагсаалтанд орсон 28 чинь тойргийн сонирхол нь гээгдчихэж байгаа байхгүй юу. Тэр 28 хүний цаана хэдэн зуун тэрбумын санал одоо шилжих боломжтой болчихж байгаа байхгүй юу. Гүгдэж шилжих боломжтой болчихж байгаа. Гээд ингээд яриул энэ дотор чи ингээд асуудал шийдэгдэхгүй биш. Монгол улс олон асуудлуудаа шийдсэн. А бүр хамгийн одоо энгийн хүмүүс сонирхож болох асуудал бол тэр гудамжинд гэж яригадаад байдаг тэр тэмцэл чинь парламент орж ирсэн. Парламентын нэр хүнд унаад байна гэдэг чинь ямар балиар юм бэ гэдэг. Энд чинь яг парламент дотор л мэтгэлцэж байна. Тэнд зодон болоогүй байна одоогоор явуулчихсан. Энэ бусад газар соёлтой газар зодтолдог шиг болоогүй байна. А тэгээд нэг асуудал нь болохоор яагаад гэж нөхөр энэ систем дээр чинь нэг асуудал нь тэр гудамжинд болж байгаа тэр үйл явдлыг чинь парламентын ардчлалын өрөөнд зөвшөлтсөлд оруулж ирэхэд энэ парламентын чинь нэр хүнд бас ундаг. Одоо би хэлэх юм бол 1998 он таныг одоо бас тэр нөгөө тэр орны сурвалжлаа сэтгүүлчийг явж байхад би 99 он намын бүлгийн зөвлөх байхад судалгаа харж лээсэн. Улсын их хурлын нэр хүнд ямар байна 21-22%. Сая мөн л 21-22% байж л байгаа байхгүй юу. Тэгвэл энэ парламент хамгийн бүтэхгүй гэж 96-аас 2000 оны парламент шүү дээ тийм. Бүх зээл туслан зогсоод 1-6 сараар цалт итгэр олгохдохгүй. Тэгсэн. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлт дөнгөж 1% байсан. 4 банк та буурсан. 1% байсан. Хүмүүс бол юу тэр өнөөдрөөс хэцүү байсан. Одоо тэгж манай зарим гэж энэ парламент бол хамгийн бүтэхгүй. Ягаад гэвэл энэ орж ирэхс хүн ороод ирсэн гээл. Тэгээд энэ бол харьцангуй ойлголт. Тэгээд гагаас болсон гэж. Сонгуулийн хууль тогтолцоо бол тэгэхээр зарим асуудлуудыг бол шийдэхгүй шийдсэ. Одоо харин энийг сайжруулах таны ясна намын дотоод арчид хүлээгдэж байна. Ялангуяа намын дотоод сонгуул. Намын дотоод сонгуулийг одоо манай намын гишүүдээс сонгогдсон дарга байхгүй шүү. Одоо намын дарганараас намын гишүүдээс хүлээн зөвшөөрөгдсөн дарга байхгүй шүү. Намын баг хурал зүмжний зөвлөлт хороогоод завсрыг төлөөлөлж байгуулах биш. Энд чинь шууд ардчлалын зарчмаар ямар үүдэг вөхөр төлөөлөгч шилжүүлж болохгүй гэдэг зарчим байдаг. Уучлаарай одоо таны шинэ сонголт хийх намд тэр байх болов? Юу нь байх болов гэж? Тэр одоо намын дотоод ардчлал чинь байх болов? Дотоод сонгуул чинь шудраг байж чадах. Мэдээж та мэдээж аль нэг намыг сонгох байхал гэж би бодож. Үгүй тэрнтэй шудраг харин тэгэхээр нэг юм байгаа. Ер нь нам болвол нэг хөгжлийнхөө өөрөө үе шаттай. Жишээлбэл хүчлэг удирдагчтай тэрэнд итгэж өмссөн хамт олон нягтарсан баг байвал тэр горимдоо ороод бүх юм шудраг байдаг. Харьцангуй ойлголт юм. Тэр дур зоргоороо авирлахгүй хүндэтгэл дээр үнслэв. А тодорхой хугацааны дараа яалтж явахгүй нь улс төрийн эрх мэдэл нь олон зуун жилийн судалгаагаар бол хүн эрх мэдлийн явцдах тойрон хүрээлэл вакуумжих байдал явуулж байгаа бодлого зорилт зарим өөрийнх нь онцлогоос шалтгаалаад энд заавал эвдрэл үүсдэг. Тэгэхээр тэрэн дээр л дархлаа олж дэмжиж өгөх ёстой. Одоо жишээлбэл энэ намын өдөр намууд ягаад хямраад байна гэхээр парламент хямраад байгаа юм биш шүү дээ. Намууд нь өөрөөсөө намууд нь даргаа гишүүднүүд даргаа сонгож чадахгүй шүү дээ. Одоо тэгэхэд бусад орнд шүү дээ хямралт өгтөд намын нийт гишүүдээ сонгож чаддаг. Намуудын дотоод бүтэц зохион байгуулалт олигархичсан системтэй байна гэдэгтээ санал нийлээ. Харин тийм ер нь бол зүүнний үзэлтэй нам байж ш тийм байдаг. Одоо зүүнний үзэлтэйтэй биш. Ерөөсөө л манай энэ намуудад бас Европын намууд ч бас тохиолдож байна л да. Бас хямралт одоо жишээл Герман социал-демократ нам бол хэцүү л бай. Одоо тийм байдалд тулж байгаа. Тэгэхээр яг энд ингээ ярихаар одоо би намын нөгөө шийдвэрлэлийн асуудлаар түмэн юм байна заа. Одоо намын санхүүжилтэд одоо намын санхүүжилтэд маш том сэдв байна. Энэ авилгатай ч холбоотой асуу зэгцлийг үйжиж өнөөдөр намуудыг бас авилгацсан гэж загнаад авах бас хэцүү шүүмжлээд байна. Энд нэг гараараа болохоор та нар бити юм ав өөртөө ямар нэгэн мөнгө бол гэдэг хийдэг. Тэгэхээр чи энэ дээр бол өөр л дөө. За таныг Монгол Ардын Хувьсгалт намын генсекээр очих гэж байгаа гэд. Танд одоогоор тийм санал тэр намаас тавьсан уу? Гүйлдээ инхээр дарга битээр Солонгост бол уулзсан.
сая бүсийн зөвлөгөөнөөр тий нэг зураг тий байсан. Солонгост бол уулзаад ярьсан, улс орны хөгжил ингээд ярьсан. Ялангуяа нэг зүйл нь бол бид тэр санал нийлсэн. Одоо энэ хүний нөөц алтан сан гэдэг өөрөө санаачлаа яриа яваад байгаа шүү дээ. Тэгээд энэ Монгол улсыг ер нь нэг намд анхаараа авч явахгүй юм байна. Монгол улсыг бүх хүний нөөц нь 3 сая хүнтэй. Тэгээ одоо 180 мянган төрийн албаа агчтай гэж. Тэр дотор чи яг ажил хийх тусгай мэдлэг чадвар шаарддаг ажлын байр айгу цөөхөн хэдхэн мянга байдаг байхгүй. Тэгэхэд энэ хүчний нөөцийг ардын нам, ардчилсан нам, Монгол ардын хувьсгал нам, ногоо нам гэдэг ингээ иргэний зөргөн нам ч ингээ хуваагаад хүн нам гэдэг юм ингээд байвал явахгүй юм байна. Тэгэхээр хүний нөөцийн алтан сан бид 5 толгой оюутлогоо ярьлаа. Тэгвэл бид яг мэрэгжлийн ажилдаг хүний нөөцийг дундаа ашигладаг болъё. Энэ боломжийг Монгол ардын хувьсгал намыг зарим шүүмжилж хэлээд байна. Манай нам бол боломж олгодог нам бай гэж байгаа байхгүй. Тэгээд тэр бол наад чинь таалагдсан гэсэн надад бол хэлсэн. Энэ асуудлаар хамтарч ажиллах бол санал нийлддэг. Гэхдээ би бол хүнийг одоо өөрөө тэгээж ингэж хэлэх хүн бол биш чи өөрөө мэдж байгаа гэдгийг бол хэлсэн. Би тэнд бол улс төрийн сонголтыг бол би тухайн үед бол хийгээгүй учраас бол ярилцъя. Гэхдээ бол бүх юм нээлттэй. Миний хувьд бол одоо өнөөдөр альч манай намын удирдлагаас бол уулзъя одоо альч намын удирдлагаас уу? Хүн намын дарга бол ер нь бол битэр зөвлөгөө авах санал солилцох журмаар хоорондоо бол уулзаж сайхан ярьсан. Тэнд бол сэхэлэг хүмүүс харин хаа очиж бас нэлээ бас шинэ нам ихэд бол олон юм билээ. Тэгээд инквер даргатай ярьсан яриа бол тэр. Тэгээ би бүсийн зөвлөгөөнд урж оролцоод уулзъя. Тэр чинь бас нам. Тэр чинь өөр нэгэн байгууллагын соёл тогтож байгаа дүрмтэй хамт олонтой нэг хүн дураараа орж ирээд одоо энэ телевиз сонирхолч одоо бас эвгүй сонсогдож шүү дээ. Энэ одоо скватер ингээд гинсекэн болох гээд байгаа маа гэж. Энд чинь юу гэж хүн хэрвээ намд нийлслээ гэж бодоход юу гэж тэгэж дахиад ингээд шатаар ингээд явчихвол энэ чинь бас тэр чинь тодорхой үүрэг зорилт байгаад бодлого сонирхолт авахцуул тэрэн дээр чинь бас хамтарч ажиллах нь нээлттэй. Магадгүй ч юм нээлттэй л юм да. Үгүй чи монголчууд арчилсан намаас таныг өрөхгүй нөө. Нэр чинь миний санаад ч уухгүй байна. Яагаад? Гэхдээ барууны нам. Барууны намдаа биш л дээ. Энд чинь олон жил одоо зарим хүнийх нь хувьд бол эхний үед бол баг одоо түрүүн дайсан гэж илүүлэх хэмжээтэй байсан шүү дээ. За сүртэн шүү дээ. 4 жил та их хурлын гишүүн байсан заа юу? Энэ биш дээ. Баруун зүүнний намдаа гэсэн илүүтэй бас нэг тийм үнэт зүйл бас байна. Яг л жишээлбэл би одоо Монгол ардын намын гишүүдтэйгээ уулзаад Монгол ардын хувьсгалт намынхантай ингээ уулзахад бид нэр хүүхдүүд уламжлал ярих урт юм ярьдаг байхгүй юу? Урт юм ярьдаг. Төстэй бид нар бол Монгол улсын 20 дугаар зуунтай холбож ярьдаг. Би ч гэсэн өөрөө хүмүүжлэрээ. Тэгэхээр би тэнд л орон зай дээр байхаас аргагүй гэдэг өөрөө мэдэрдэг. Ардс намтай холбоотой асуудал ярил 90 оныг ярина. 90 он бол үнэхээр чухал үйл явдал. Тэр холбоос маань бас арай өөр юм. Энд чинь бас нэг хүмүүсийн хоорондын нэг тийм холбоос бас байд юм шүү дээ. Энэ холбоосоор ч юм дамжихгүй бол зүгээр ингээд тэр яриад байгаа ажил албачин бол би бол ажил алба хашиж үтсэн. Ажил албачин бол яг ажил хийлэгдэх хүнд бол хэцүү ажил хийд. Би бол дандаа тэр хэцүү ажилд байсан. Харин би нэг хэлчихээ. Зарим хүмүүс намайг нөгөө ингээд зүгээр явж исэн биш. Засгийн газарт ажиллаж байх ч хэцүү ажил хийж исэн, сонгуульд ч ажиллаж байх хэцүү байсан. Их хурлд ч тэр үндсэн хуулийн ажлын хэсгийг таныг асуусан шүү дээ. Би тэр ажлын хэсгийг ахлагч байсан шүү дээ. 40 мянган хүнээс санал аваад зузаан материал бэлдээд одоо энэ Батбаяр гишүүд өгсөн байгаа. Би тэр аймгийн ерөнхий сайдын хүчтэй болох асуудлаар хүртэл санал нэгдсэн. Сумын хэсэг даргаыг сонгох асуудал гэдэг би бол саналаа бодлоо хэлчихсэн. Одоо цаашаа хамтраад ажиллая гэж байгаа. Албан ёсоор бол би тэр ажлын хэсэгт одоогор орох шаардлага байхгүй. Та бол Монгол ардын намын бас залуучууд дотор манай 70-аад оныхон дотор л их тод өнгөлдөө бас их сонирхолтой өнгө байсан. Байгаа баха одоо ч гэсэн уучлаарай. Тэгээ таныг наваас гарахад ийм олон хүмүүс ингэж ер нь нийгмээр сонирхно гэж төсөөлөг үл дээ. Тэгэхээр та ялдчих байхгүй 70-аад оныхон дотор бол сайн боловсон хүчин байжээ. 10 оны 4 сарын 31 асуудлыг хоёлаа ярья. Нямдурж гишүүн танд шанаа өгсөн. Боож унгаас ч үгүй. Би тэрэн дээр бол ярих сонирхолгүй одоо ингээд яг улс төрч асуудал өнгөрцөн. Яг улс төрч бол тайлбар заавал нэг хийдэг учраас ингээд нэг хийх л болтгол доо. Ер нь бол товчтой бол эн чинь нэг замталцал одоо авч байгаа юм л та. Тэгээ би чинь хүнийг одоо тэр бас нас нам би ч удсан би чинь бас цохиж мөх байхгүй шүү дээ. Тэгээд одоо нэг баг зэрэг нэг жоохон наацаан болоход боолгосон асуудалтай биш. Яг нэг зангиа нөгөө таарчихгүй. Тэгэл асуудал болсон. Тэгээд дараа нь битээр бие бинийгээ бас нэг гендэ гондоо бас би нэг шүүмжилсэн байхгүй юу. Нөгөө өдрийн сонин дээр нэг ярилцдаг гарцсан юм билээ нөгөө өнөр хэдий төрөний хурал дээр нэг хүн шудраг яваад өгдөг. Тэгээд шудраг усны ямыг толгойлсод олон жил боллоо хийж байгаа ажил юу байгаа ингээд хэлсэн. Тэрийг нөгөө өдрийн сонин тийм утгатай юм аваад тавьчих. Тэгээд мань хүн надад одоо уурсан уу гомцсон уу ингээд чөөдөө тэгээ хэлсэн юм уу гэсэн. Одоо яг харахгүй тэгээ хэлсэн юм да гэсэн чинь л
Тэгэл одоо бодлоо битүүрий ч хооронд түр тарыг л явчихгүй. Гэтэ тэр нь шүү дээ. Өсөлөө. Тэр бол ер нь бол нэг нь боож унгагдаад тэгээд зодоо нүдэн зохиод тийм амар хэмжээнд бол ороогүй. Зүгээр мэдээж аль аль нь шартаач байсан баг. Тэгээд би ч залуу хүн. Тэгэл та шазруу хүн дээ. Би шазруу нэ яг хөө тэгээд хүн бол өөрөө өөрийнхөө байх ёстой. Хүнээр заалгаад би үзэл бодлын хувьд бие даасан хүн гэж боддог. Яг ажил амжилтаар бие тус асуурч байгаагүй. Одоо харин яг яхахгүй нэг ажил өнгөрсөн цаг дээр бүх юм тавигдсан учраас хийсэн ажлынхаа зах зугаас үр хэлж байна. Гэтэ Монголын төрөнд хийсэн ажил над байгаа. Миний нэрийн хувцастай ажлууд байгаа. Би бас нэг сонирхолтой юм асуух гэсэн. 10 онд Батэрдэн гишүүн, Тэмүүжин гишүүн та гурав авилгалын эсрэг албан бус бүлэг байгуулсан. Тэр бүлэг J2 гишүүн. J2 руу тий. Тэр бүлэг яг юу хийлээ? Нийтийн ашиг сонирхлоо. Нийтийн ашиг сонирхлын урдсан сэргийг зөрчлөөс урдсан сэргийлэх тэр тухай маш том хууль байгаа шүү дээ. Одоо энэ сөрөг хүчин бол ашиглах ёстой. Ер нь бол энэ сонирхлын зөрчилд орж одоо албан тушаалд одоо яригддаг шүү дээ, тийм. Гэр орон төрөл саднараа ингээл авто омог саднараа орж барьж гин, санал хураалтанд шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчилдөд хилцэл шийдвэр хийж гин. Тэгээ энэ асуудлыг бол шийдсэн. Тэгээд сүүлд нь шийдсэн юм авилгалын тухай хуульд бас оруулж өгсөн. Авилгалын тухай хуульд оруулж өгсөн. Авилгалын хуулиар одоо энэ зарим асуудлуудыг шалгаж шийдвэрлээд байгаа асуудлууд ч гэсэн энэтэй холбоотой. Тэр сонирхлын зөрчлийн хуулиас гадна бидний хийсэн нэг юм бол тэр юутай холбоотой байсан асуудлууд байсан. Ёс зүйн асуудлуудыг бид нэр ярьж ийсэн. Тэгээ хамгийн гол юм бол тэр л хууль байсан да. Тэр хуулийг мэдээллийн бас засгийн газар мэдээллийн ил тод байдал одоо шилэн данс гэдэг байгаа ч ууг нь оруулсан юм. Энд чинь бараг ер нь агуулгаар бол орцсон бай. Энэ хууль чинь гарсан шүү дээ. Тэгээ энэ хууль маань зүгээр мөрдөхгүй байж байгаа. Тэгээд ерөнхийлөгч маань тусдаа дахиад нэг хууль санаачлаад ингээ хууль орцсон явж байгаа шүү. Тэгээ яг гол нь тэгээд тэрний чинь нэг юм байсан шүү дээ. Авилгалтай тэмцэх байгууллагыг бид нар бас тодорхой хэмжээгээр бие даасан байдал боломжийг хангахад бол төсөв талаас эднээс ахуулаад тодорхой анхаарал хандуулж ирсэн. Одоо харамсалтай нь яг улс төрийн зорилгод бас нэлээд ашиглагдаад байгаа болохоос биш. Ер нь бол тийм юмнууд бол бий л дээ. Энэ та хэдий энэ юу одоо яг саяны тэр 12 он хүртэл хийсэн парламентд хийсэн энэ үйл ажиллагаа аягүй чухал байхгүй юу? Энийг одоо дахиад цааш нь аваад явах боломж байхгүй юу? Заавал их хурлын гишүүн болж их албагүй. Гэхдээ ер нь ийм штэ тэр хийж байгаа зүйл дээр би одоо жишээлбэл та хэлж байгаа улс төрийн сонголт хийх гэж байна. Би улс төрд ороод өөртөө тавьсан зорилго бол их том юмнууд хэлж штэ. Сонгуулийн реформд оролцсон. Намын реформд оролцсон гэсэн тэр арай чадсан. Гэхдээ өөр хэлбэрээр би оролцохгүй явж штэ. Одоо ингээд намаасаа гарч гишүүнээс гарч ийн хүртэл нөлөөлж байгаа чинь Монгол Ардын намд байгаа залуучууд бусад хүн ч гэсэн скватрыг зарим буруутгах болох гэсэн зарим нь скватр гишүүн бас үзэл бодлоо хэлсэн штэ. Намын 4-ийн ажлын хэсгийг би ахлаад намыг энэ шинжилгээтэй холбоотой маш олон заалтанд орсон байгаа. Одоо харамсалтай нэрэгжиж ийн үгүй. Нэр дэвшигт хүртэл холбоотой заалтууд байж байгаа. Тэр энийг барагаад эднэрт нөлөө үзүүлэх. Би тийм учраас энд оролцоо байгаа. Шууд ус оролцооны хэлбэрээр. Тэгэхээр намын реформд бол ингээд ийм байна. Тэгэхээр буцаж энэ захиргааны шинтгэл гэдэг миний хобби, миний одоо мэрэгжлийн чиглэл энэ ном өдөртэй холбоотой юм бол энэ байна. Энэ харин энэ улсын их хурл харин мундаг юм хийсэн шүү. Захиргааны ерөнхий хууль гэж гаргасан. Энэ бол бид нар одоо иргэний хууль бусад юм хийсний дараа энэ улс орны төрийн удирдлагын яг тэр доошгоо нийтийн захиргаагээд үйлчилдэг тэр юмны бүр маш том мундаг хууль хийсэн. Бүр сансныг бодвол харин энэ хурл би бол үнэхээр баяр хүрч байна. Гэтэ энд бас ерөнхийлөгчийн дэмжлэг бол элбэдэж ерөнхийлөгчийн дэмжлэг бол бас хүчтэй байсан юм байна лээ. Тийм учраас энэ баг түүхэнд нь энэ бол бас үлдэх баг. Энийг чинь гэхдээ цаашаа амьдруулна гэдэг чинь ажил. Энд чинь бол яаж төрийн захиргааны аппаратад амьдрах уу, нутгах уу, яаж энийг Монгол улсын ерөнхий сайд дараагийн ерөнхий сайдууд ойлгож авч явах уу, захиргааны шийдвэрээ яаж зөв гаргадаг болох уу, яаж энэ дураараа энэ хүүхдийн айлын тоглоомын гадаа юм энэ барилга байж байна гэж шийдвэр гаргачихгүй байх. Ийм асуудлууд байна. Одоо энэ засгийн газрын дээр аль нэг намын практикууд ноёлдог нь одоо сая сайхан дэлгэн засгийн газар үед бол тодорхой харагдлаа шүү дээ. Өдөрдох зүйл нь хуралдаад 6 сая аваа иччихэж шүү дээ. Ерөнхий сайдд дурггүй байсан ч гэсэн нөгөө бичгээ өргөн барьж шүү дээ. Энэ ч л нөгөө улс төрийн намын шинжилэлд дутагдчих. Фракц харингүй ер нь фракц бол яг байдаг л да улс орнуудад. Жишээл Японд би зүгээр хэлээ фракц улс төрөд надад хэрэгтэй байна. Одоо би ажилтнанд хэлж байна. Фракц улс төр. Японд бол жишээл фракц нь бол ямар ч аль биесний дүрэн байхгүй. Тэгээ энэ фракц яах гэж уршдгийг гэж хэлж байгаа. Манайх дараагийн ерөнхий сайдыг өөрийнхөө хүнийг тавиулна гэж л байдаг. Тэгээ яасан гэсэн чинь Койзумигийн үед болохоор зэрэг бодлохоор бас явдаг. Койзумигийн үед яасан гэвэл Койзуми хамгийн олон жил болсон байхгүй. Тэгсэн Койзумиг фракцэд зөрчил асар хурцсан гэж. Тэгэхэд Койзуми чинь шууд танаа фракц хамаагүй гэж одоо хэлээл
шууд парламентын сонгуулийг зарлаад өөрийнхөө талынхны гаргаж ирээд аваа явсан. Гэсэн одоо АБ-ийн үед болох фракцууд баг байхгүй намжмал байдалтай. Тэгээ засгийн газар бодлогын хариуцлага хүлээгээд нэгдмэл байдлаа хангаа явж гин гэж хэлж байсан байна. Монголд болохоор болохгүй байна. Ягаад гэвэл одооний арц намын нэгдэл чинь биш үү компани захирлууд толгоолдог. Тэгээд дээр нь ингээ фракцаараа алтан тушаал хуваарлдаг, бодлого хуваарлдаг. Тэгээ ирэхэд одоо ийм үг гарч ирж байна. Тэр сонсоход ичгүрт. Нэг сайд надаа яриад сайдтай нэр асуудал шийдүүлчихэд ингээ нэг хүнтэй ярьчаад ингээ нөгөө доотлын ажилтнанд очисон чинь тэр надад хамаагүй. Би өөр фракц юм. Тэгээ энэ төрийн байгууллагууд салаа авчиж байгаа. Би захиргааны шийдвэрлэгээд байгаа нь яамууд хоорондоо уйлдахгүй байна. Яам дотроогоо байх уйлдахгүй байна. Агентлагууд уйлдахгүй байна. Орон нутгийн байгууллагууд хоорондоо уйлдахгүй байна. Тэгээ сайхан бэлэг гэхэд одоо ерөнхий сайдыг зөв шүүмжилж байгаа ш. Өрөвдөлтөй амт юм байж штэ. Ерөнхий сайдын хувьд улс төрийн эрх мэдлийг ерөнхийлөгч их хурлын дарга хоёр төгссөн. Алдсан. Захиргааны эрх мэдэл нь болохоор өөрийнх нь хэмжээнд байгаа юм шиг бол фракцуудад болоод эвсдийн намуудад хуваагдсан. Тэгээ нэг хүн чинь ингээд нэг хилтерхтэй үлддэг юм байгаа шүү дээ тодорхой ажил явуулахаар. Тэгээ ярьсан үг нь ажил болохгүй байх гэж шүүмжлэгдээд байгаа чинь хин ерөнхийлөгч үг нь зөв хэлсэн л дээ. Гэхдээ чи эдийн засгийн эрх мэдлийг аваач гэж. Тэгэхээр чи энэ асуудлыг шийдэх ёстой. Тэр тусмаа Монгол улсын ерөнхий сайд хүн бол захиргааны хүчтэй эрх мэдэлтэй төдийгүй улс төрийн хүчтэй эрх мэдэлтэй байх ёстой. Ерөнхийлөгчүүд ёс төдий оролцогч байх ёстой. Одоо ерөнхийлөгчийн явуулж байгаа навигтай их тэмцэл гэдэг чинь бол үзэл суртал болчиход байгаа байхгүй юу? Энэ бол үзэл санаа тэр зарчим захирагдахгүй. Яг л ерөнхийлөгч нь ард түмнийхээ нэг хэсгийг гэмт хэрэгтнүүдэд тэмцэж байгаа юм чинь яаж бид нэр одоо 50 байх юм? Тэр төрийнхөө намынхаа өмнөхтүүдэд тэмцээд шүү дээ. Тэгэхэд нөгөө үндсэн хуулийн анх хэлсэн тэнцвэржүүлэгч нөгөө зохицуулагч нөгөө эвнэгдлийн хангах ажил нь хаана? Манай чи авилгач үнийг ч уучлах хэрэгтэй шүү дээ. Хүн алдсан хүмүүсийг уучлаад байгаа юм чинь. Тэрнээс тэр үнийг шийтгэх хэрэг байхгүй. Тэгэхэд би тэмцэн шийтгэх гэж ингээд үндсэн хуулийн арамнаас гарч ирж байгаа. Хэнийг ч байсан иргэний зүгээс харж чаддаг байх ёстой л доо. Тэгэхээр ерөнхий сайд бол жишээлбэл яах ёстой вэ гэхээр бодолтой тийм. Ерөнхий сайд тэр авилгатай тэмцэх бодлого тэр бүх юм цаашдаа Монгол улсын ерөнхий сайд юм бол Монгол улсын ерөнхий сайд шиг байх эрхийг өгөх хэрэгтэй бид нар. Аймгийн засаг дарганаар ч гэсэн томилдог байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэл нэг тийшээ нэг хүн харсан царайчсан нэг юм ярьсан эсвэл нэг мундаг мэдгэлийг нураал доотлогын фракцийн битээ солиоргоод ингээл бараг хэлж штэ. Тэгэхээр ийм байдлыг бол гааруулж байгаа нь бол энэ буруу л да. Энэ ч одоо байж болохгүй зүйл л дээ. За, битэрийн цаг дууссан. Цаг зав гарган ирж ярилцсан. Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Их баярлалаа. Би ч гэсэн одоо баахал ярьлаа да. Тийм ээ. Өшөө ярих юм бол цаг бол нэлээ явах гээд байна. Гэхдээ хоолоос үз 2 жил бас зургатаар гараагүй. Тийм байна. Бас ярих хобби бас байгаа юм байна. Ямар ч гэсэн. За их баярлалаа. За эсвэл бид энэ дахиад 5 минут өгөх юм уу? 5 минут юу ярьж байгаа юм те? За баярлалаа. Амжилт хүсье. За. Эрдэс Vita Plus. Дусал бүрт дурсан. Vita Fit компани бүтээгдэхүүн.